Энэ охин биш ээ. Энэ охин байна. Хөө энэ л байна штэ. Нано Желивэн өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд Афганистаны Бурка нөмөргийн талаарх богино хэмжээний киног хүргэх болно. Та нар манд лайка дараад subscribe дарахаа бүү мартаарай. За кинонд орцгоё. Киноны маань эхлэл хэсгээр нэгэн боржгор сайхан бүсгүй үсэн самнаа сууж байла. Тэгсэл нэг ханин ч юм уу нөхрөн ч юм уу орж ирээд "Оо чи газ хурдан уцлаарай" гэдгсэн чинь "За Солимар би уцлаа. Би хөөрхөн байна уу" гэлсэн. "Чи бүр энэс илүү хөөрхөштэй хонгор минь" гэл. Тэгэл энэ хоёр дэлгүр гарахаар болно. Тэгсэн чи ихнэр нь ардаас нөө Солимар ч өстэй хамгийн шилтгэн чи хамгийн царайлг нь ёо Солимар гэлээ. Нөгөөх нь ч хөөрөл савсганаал бүжгэлж мүжиглээл шинхэн осууд юм шиг байгаамаа хөөрхөн. Тэгэл нөгөөх нь хөөрөөл өстэй бүжгэлж өгнөө Майкл Джексон бүжиглээл тэгжсэн гинт Монгол бүжгийн биелгээ өдр бүжиглээл энэс даалнөө алдаг гарвал. Тэгэл ид алаал явж исэн чинь би ч нэр бүжиглж болохгүй шүү дээ гэдгсэн чинь Афганистанд бүжиглэх тийм хориотой байдаг юм байлээ. Тэгээд ихнэр нь бэлэн болчлоо шүү гэл ингээ харсан чинь Афганистанд эмэгтэйчүүд заавал өмсөх ёстой бурка нөмөргөн байдیں۔ Тэгээд мань хоёр машиндаа суугаад дэлгүүр гарахаар болвоо. Тэгсэн чинь гадаа нь гудамжинд эмэгтэйчүүд бүгдээрээ бурка өмссөн. Бараг ингээд эмэгтэй гэж ингээ харагдахгүй заяо. Тэгснээ эрэгтэйчүүд нь болохоор зүгээр энгийн эрх чөлөөтэй ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээд сөүлөө маныг би Баатра гэд дууччихъя заяо. Баатра тэгэл айгүй олон хүн танд юм шиг байлээ. Тэгээ хажуугаар зөрсөн хүн болгонтэй ингээ сайн уу мэн үү гэл айгүй бүгдийн танд юм уу яад юм. Тэгсэн чинь ихнэр нь хажууд нь баг сүүдэр шиг л дагаад яваад идэв. Хөөрхөн. Тэгээ худалдагч нь айгүй хөөрхөн. "Hello my friend. Ali welcome to Mongolia. Ali супермаркетаас манайхаас юм аваад манайд бол бүх юм байгаа" гэсэн чинь. Энэ ихнэрийнх нь аавынх нь төрсөдөр болж байгаа юм байлээ. Тэгээд Молохия гэдэг энэ Индонезийн юм шүл байдаг юм байна заяо. Тэрнээс 10 хүнийхийг авчигээд тэгсэн чинь нөгөө ах чи хойдийнх байна, өмнөдийнх байна. Гэтэ энэ нь нэг халуун ногоотой монготой гэдэг. Гэтэ рекламдаж өгдөг гарвал. Тэгээ Баатар ах нэг инээс шигээ за нэг 200 грамыг авчигээл. Тэгээд мань хоёр гэрлэгөө хайрахаар боллоо. Тэгсэн чинь үл таних нэг бурка өмснийг игч сайн уу гэл ингээ ганцаараа явж ин шүү. Баатар ах санаа зовол эн чи одоо яа ганцаараа явж идэг үлээ гээд Афганистанд эмэгтэй хүн заавал эрэгтэй хүнтэй хамт явах хэрэгтэй байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө худалдагч нь зүгээр ойлгохгүй чи яагаар ганцаараа явж идیں۔ Чиний нөхөр чинь хаанаа гээл. Тэгээд ингээ шүгэл дунгээд уурах юм бол цагдаа нар ирээд аваа явд юм шиг байгаа. Хөөхийгч тэгээд намайг бити баримтлаач гэдэг ах чинь ингээ шууд ингээ барай аваа авчиж байгаа байхгүй юу. Бүр амар заяо. Тэгээд манай ах арай гайгүй юм шиг байгаа. Тэгээд нөгөөд нь баг юус тоож маахгүй зөө ийм болдог шигэ байдیں۔ Гэдэг шиг. Тэгээ хүнсээ авчаад машин руугаа хамаг юм хийчихсэн чинь нэг жижиг ах хүрээд ирдээ шүү. Эрхмээ энэ чиний машин уу те? Тийм гэсэн чинь чи миний хараа машиныг ингээд ийм зураастай хохоргоотой болгоо хичжээ. Али чи нэг харахдахтаа энд яагачгүй л эрт юу болсон юм бэ? Чи одоо намайг худалч гэж бодоод байгаа юм аа? За гүү гэдгсэн чинь тэгэхээр чи намайг худалч гэж яриад байх шиг байна те. Бүр олон хүний нүдэн дээр үү али чи лайлааж гээ. Арай байж юм ээж гэл. Энэ намхан ах бүр үзэлцгээ заяо. Алгадаж. Алинаашир гээ. Яах ч байгаа мэдхгүй. Энэ одоо хитэн төгрөг болохыг мэдхгүй аа чи. Али чи өөрөө харуулаад байгаа юм. Тэгээ ашгүй нэг юм цагдаа ирээд тэгээд нэг юм сууж байгаа. Манайх гэртээ ирээл томордсон юм шиг. Би өстой ууттай хүнс мүсээ бариугүй байсан бол өстой шууд шанаадах байсан юм анаадах байсан гэдэг нэртэй хамаг юм яриад л яж тэгэхгүй. Тэгсэн чинь лайла нэг л чимээгүй байгаад юм шүү. Манайх амар хөөрхөн заяо ингээд яана би одоо айлгцсан байх үү дээ. Би чамайг зөчөөхгүй юм шүү. Би одоо өөр дээрээ амар ажиллаж байгаа гэд ингээд амар хүр тэрх гэсэн чинь бас л тэрүүлдэггүй шүү манай лайла. Тэгэл за уучлаарай гэд ингээд тэрсэн чинь нэг л өөр үнэртэй болдгоо. Тэгээ али гэд бурка нөмөргийн дээшээ харуулсан чинь мань ах бүр цочод эжиг чин буцтаа. Миний ихнэр хайччваа чи ч одоо хинбэ? Чи одоо яах гэж энэ чи ирсэн юм бэ? What the fuck гэд ингээд гайхаж байхгүй. Тэгээд энэ ах энэ их чиг наад нөмөргөө дахиж буцаж нөмөрөө буцаагаад наадгаа нөмөр төхгүй бодвол би чамтай юм ярихгүй гэ заяа. Тэгсэн энэ их чиг шэхнээ гэд 0 хаана байдаг юм бэ? Мань ах бүр шокнд. 0 тэнцээ байгаа. Тэгээд мань ах ихнэрийн хайхаар болоод чи өстө хаана амьдрд юм бэ? Би чамайг буцаагаад байранд нь тавина гэдсэн. Би өстө очимооргүй байна. Манай нөхөр намайг ингээд зодоод байд юм аа.
Тийм үү. Чи ер нь ихтрээ задд юм уу гэдгсэн чи үгүй би юу гэж заддیں۔ Одоохондоо зүгээр шинэ асуудал ингээл явж байгаа штэ гэл. Амир хөөрхөн ах заяа. Тэгээ нөгөө дэлгүүр дээрээ буцаж хурж ирээд гарчихсан чи би ганцаараа ингээд үлдэж болохгүй штэ. Буркатай хүн ерөөсө ганцаараа үлдэж болохгүй гэдэг ийм амир хэцүү хуйлтай завил. Заавал эрэгтэй хүнтэй хамт явахгүй л болохгүй. Нөгөө таньдаг ахаасаа миний ихнэрийг харсан үдэнд наа тонч нь явж штэ гэдэг. Би тэг гуцаа солиороо тэгээд тэгж хилүүлчихэл тэгэл дахиад нөгөө ахтар та миний өглөө нэг охиныг харсан уу ингээл манай нэг ихнэр байгаамаа. Юу яах вэ? Хойж л шүү дээ. Энэ охин биш ээ. Энэ охин байна. Хөө энэ л байна шүү дээ. Юу гэж энэ авгаа байдгийн бэ? Энэ миний хамаагүй хөөрхөн байхгүй юу? Энэ хоёрыг зургана. Чи байж болохгүй зайлчи. Тусалчаач дээ. Та өглөөхөн түүнийг хараа үсттэй. Тэгэл шууд нөгөө нэг гачин шүглээд уургаал тэгэл явуулчих. Тэгээ Баатрах аргаан бараад ямар сандаа цагдаагийн газар очдөг байхгүй. За тэгээд би ярьчаа гэдгсэн чинь нөгөө Борко өмссөн эмэгтэй. Тэгээ би угаасаа ярих хориотой штэ. Тэгээд одоо яах вэ гэдгсэн чинь. Үн тэр ч үнэн шүү гэл тэгэл ямар ч гэсэн цагдаагийн газар руу орноо. Тэгсэн чинь нэг хүний бүр нялган үдчихэж шүү. За чи юм уу та таныг би чи юм ойлгож байна хөө чи дуграач чи. Тэгээ мэн ах ямар амар юм бэ. Айгаа шивс алдах байжсэн чинь нэг ах хөө тамхилхөө хөшөө гэдгсэн чинь Баатрах тамхитдаг юм шиг. Хэрэггүй. Тэгээд энэ бүдүү ахыг нэг содоо гэж нэр өгч байгаа. Сайн уу содоо гэж. Баатраа гэл. Энэ хоёр танилцж байгаа. Тэгээ содоо ахын дүүн юм уу ах нь юм ямар ч гэсэн шоронд байгаа л гэж байна. Тэгээ Баатрах яагаад энэ ч байгаа гэсэн. Оо манай хүн харин дээр мэдсэн юм уу? Тэр хүнийг дээрэмцсэн юм уу? Уг нь тэд нэр түүнийг дээрэмцсэн. Энэ зодж байгаа хүмүүс нь бол албаар гүрдээд байгаа юм шиг гэж би ойлгосон шүү дээ. Содоо ахгүй бол энэ өстө байдаг л үзүүлэлттэй юу яриад байгаа юм бэ? Наад чинь тэгээд худалгаалчиг болгонд бол ингэдэж шүү дээ. Тэгээ мань хүн айгаад үе манай ихнэр хайж чөө. Али нааши хүрээд ирээд. Тэгээ надтай ойрхон байж заяа. Би айгаад Али тэр хишиг даллагийн Баатраа хаана байна? Хишиг даллагийн Баатраа сонсож гин үү? Содоох шууд. Энэ хишиг даллагийн Баатраа энэ байна гэд. Али чи ороод ир чиний ээлж. Тэгээ манай хүн ямар ч гэсэн зодно л гэж бодсон юм шиг байгаа хөргөн. Аххүү бүр шоолоод. Энэ хараад байгаарай энэ болцооныг хараад байгаарай. Энэ бүр ерөөсөө идэж чадахгүй энэ хараач. Ихнэрээс алдсан биш өөр хүнтэй бүр солио ийдсэн байж. Тэний ямар эргүү дүнхэн тэнэг хүүрвэ ёо гэд. За муу эргүү бацаа минь яах гэж ихнэрээ алдтiin чи. Энэ годомж дүүрэн Борко өмссөн эмгтээчүүд байна. Энийг ч одоо хаанаас олдیں۔ Чи амар том асуудал заа юм уу бацаа минь гэд. Баатрах хүрхэнд би аяагүй штэ ихнэрээ гэд. Энэ ах тэгээд амар шижгэн заяа. Би өчтөр амар юм санаа гаргаад тэгээ боостой би хэлсэн. Тэр нь болохоор одоо энэ Борко өмссөн одоо цухтагч байгаа эмгтээчүүдэд нэг юм чип суулгаад хаана яваа газар шууд очоод ингээд авчдаг тийм санаа гаргасан. Тийм болохоор чи ихнэрээ ч амар хурдан амархан олчичаад штэ. Тийм үстэй. Хэл заяа. Бүр ингээд амар тушаад. Тэгснэ Борко өмссөн хүн болгон л адилхан штэ. Чи тэгвэл наатахал авчихгүй юу да. Наад эмгтээч нь угаасаа чамтай хамт байна гэдэг байгаа зү. Баатрах амир хөрг ихнэрээ л олж авъя л гэдэг байгаа. Ахгүй өглөөхөө хитэн баахан Боркода нэг октод ирсэн. Тэгээ чи тэдрээс харж байгаад нэг ихнэрээ олчихгүй юу да. Тэгээ ядчих царайг нь харж болохгүй болохоор ингээд бөөнөр бүгд нэг ижлэх өндөртэй тэгснэ. Ерөөсөө ямар ч тийм ялгагдах дүрсгүй байдгийн. Тэгэл ингээд юу нэг эмгтээжгүй ирэх нь ингээд амир зөрчигдөд байгаа байхгүй юу? Энэ кинонд ингээд харуулад байгаа. Тэгээ Баатрах энэ эмгтэйг би ингээд орхичих болох уу гэдгсэн чинь юу гинэ чи юу да? Чи дахиад хэлдэ чи. Тэр оргодол биш бас хаягдсан биш. Чамтай хамт ирсэн шүү хүүхэ. Чи чамтай хамт ирсэн бол чамтай л хамт ботсон заа юу. Зайл чи гээд. Тэгээ явуулчихд. Баатрах маань бүр хөөрхөн юмтай дэлгэрэ. Чи соёлоо замаа хөөе. Чи өөрийнхөө газар руу гоё би өөрийнхөө газар руу гоё. Тэгнэр оллоо гэдгсэн чинь яваач чи гэдгсэн. Ядчихт эрэхтэй үнтэй л явахгүй боллоо. Тэгээ Борко өмссөн ихч бүр амар өрөвдмөр заяа. Би ингээ хаашаа явахаа мэдэхгүй байна. Чи ингээд айгу сайн залуу шиг ингээ харагдаад байна гэдгсэн. Би юу? Би сайн залуу шиг байна уу? Чи намайг мэдэхгүй штэ хөшөө. Би ингээд зодчихвол яах вэ нэг чааваас тач. Яа, Лайлаг одоо хаанаас олох вэ гэдгсэн чинь. За би чамд ингээд тусалж болж байна. Лайлаг би хаанаас олохоо мэднэ. Гэтэ чи намайг тийшээ бити үлдээгээрээ гэдэгтэй. Киноны эхлэл хэсэг дээр гардаг нүуний жижигхэн нэг зодох гээд байсан нэг ах байгааз тэрийг болохоор Абас гэдгийм байлээ заяа. Айгуу баян. Тэгээд амар олон их нэртэй. Тэгээд
энэ их жоллоор 25 тань байлээ заяа. Тэгсэн энэ Абас гээд залуу нь ингээд хөгшрөнгуут нь шууд ийм залуухан эмэгтэйтэй ингээд шууд солиод ингээд явдаг гар юм байлээ. Тэгээд энэ байшингийнх нь энэ хаваар дандаа ингээд ийм хөвчлэн ийм бор ордог заяа. Тэгээ манай хөвч санцын болохоор өстөн нэр барьж авч байгаа л мушгаад аалнаа. Тэгээд лайлагаа авна ингээд ярьжсэн чинь. За чи байж. Наад Абас ч ингээд гэрээ заавал ийм 3 тойрд юм ярд амар зүүн га. Тэгээд энэ Абас заяа 7 хоног болох нэг их нэртэй болдог гэж боддоо амар байгаа. Охтуудыг ужигнуулж байгаа сте. Тэгээ Баатрах ихнэрээ холоос таниад 3 дахь нь яг манай ихнэр мөн байна. Жижиг итгэлтэй нү. Тийм ээ би итгэлтэй байлгүй да миний ихнэр гээл гардаг байхгүй. Тэгэл Баатрах my baby my honey би чамлаг очиж шүү гэл донкины хажууд очиж зөксөөлж чимээг байгаарай гэл ямар ч гэсэн яг 3 дахьын сугалахаар болдог байхгүй. Тэгэл яг хонт тоолж байгаа юм шиг 1 2 3 гэл нэг сугдахтаал шууд чимээгүй лайла хараа би байна миний хэр зүгээр үү гэл нүрээ эцэгч ёо харин мань Баатрах нэг эмээ уулгаалцсан байлаа. Тэгээ чаавас амьсгалын баг болоо хөөрхэд тэгээ ямар ч гэсэн буцаагаад 3 дахь байран дээр нь тавихаар болж байгаа юм заяа энэ эмийг 1 2 мачи гэл тавьж байгаа. Тэгээд Баатрах зүүн совиндоо итгэхэд яг адилхан байнгут нь ингээд аваад тэгсэн чинь ашгүй лайла байд юм аа ёо ямар гоё. Тэгээ ашгүй минь хувь би бинийгаа олоод тэгээд за хоёлаа гэрлүү очие гэл явдаг байхгүй. Ингээ харангууд амар инээдтэй нэг цүнхтэй мөнгө бариаг үүж байгаа юм шиг. Ашгүй бүх зүйл ингээл дууслаа гэж харсан чинь буурка өмссөн их ч урдаас ингээ гөлдрүүд амар өрөвдмөр хардаа тэгсэн чинь нөгөө чи хөөе чи наа чаа тархилуу Баатра хараа суура. За ингэж нэг юм машин дотроо бүр хідэн буркануудаа оруулж ирээд. За тэгээд эцсийн үр дүнд маш аз жаргалтайгаар төгссөн. Тэгээд энэ киноны маань гол дүрийн нэр Solo Man гэдэг нэртэй. Тэгээд ер нь бол англиар Superman гэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би бас монголоор Баатра гэд нэрлэлсэн шүү. За тэгээд энэ бичлэг маань таалагдаад илүү ихийг үзмээр байвал манай сувг дээр лайк болоо subscribe-а дараад үзээрэй. За тэгээд баяртай. Та энэ чи юу хийж байгаа юм бэ? Гүр харин энэ муу манд чи миний эхнэрийг бас аваа явуучих юм.